эрүүл энхийн жаргалтай, инээн бэлсэх учралтай, ирээдүйн сайн сайхныг зөгнөж, хайр сэтгэлээрээ холбогдож хамтын амьдралаа зохиож, тоонот гэрээн барьж, тогтуун жаргалтай амьдарч, тулгамдаан галаан бадрааш төвшин жаргалтай амьдарч, хорол эрдний тооноо мөргөж, хос хоёр баг нь болж, хурсан олон түмний учрал билэг өрөөлтөй худ худгуйнараа танилцуулж, хурим найран дэлгэр сайхан хийж байгаарэ залуучуудаа. Эрүүл энхийн жаргалд инээн бэлсэх учралтай энэ цагийн Монгол залуучууд маань эвтэй найртай, элэг бүтэн жаргалтай, элбэг баян амьдралтай энх явж, мөнх жаргаж, ертөнцийнхөө наранд ивэгдэж 9 үеэрээ жаргаж амьдраарай. Монгол түмэндээ энэ гайхалтай дэлгэр сайхан намрын мэндийг өргөн төшөөлье. Намайг Бүдэржийн Бүрүсэх гэдэг Өмнөг аймгийн Булан сумын харьяат Боржигны авточ авагт Бүдэржийн Бүрүсэх гэж соёлын менежер мэргэжилтэй юм байна. За, хормын ач холбогдол бол яг хоёр хосын бас одоо харилцаа цааш амьдрах одоо амьдралын бас суур болж өгдөм болоо гэж боддог. Дээр нь бас Монгол ёс заншил Монгол хүн гэдгээ бас тухайн тэр цаг мөчид тэр хорим дээрээ мэдрэх ба аав ээж ах トゥ садан одоо бусад авга нахцууд хөгшчүүдтэй бас хоёр талын худ ургийн бас бат харилцаа бас батчиж бэхжиж нэг нэгнээ таньж мэдж авдсан болоо гэж ингэж боддтой. Өөрөө бол хийж амжаагүй. Хойд бол тэгэл бас нэг амьдрал жаахан тийм үү бас мөнгө зөсний боломж дөнгөж та хүүхэд нялах гэл ингээд ер нь тэр нэг арай нэг амьдрал гайгүй болоод ирхийн цагт болохоор ингээд завгүй би өөрөө завгүй болоод ингээд яг ер нь нэг 40 насны төрсөн өдөр дээрээ гоё хийчдэг ч юм уу гэж уг нь бодоод байгаа. Тэгээ хүмүүс бас төрсөн өдөр 22-аа их хамт хийдэг болсон юм билээ шүү дээ. Тэгэхээр бодож л байгаа юу болох нь вэ гэж бас. За яг сүүлийн үед ер нь хит их завгүй болоод ер нь гэр бүлдээ энэ цаг зав гаргах нь их муу байна. Ер нь манай Монгол түмэн жилийн 4 улирал ер нь найр наадамтай тэр болгонд өргөдөж залгадж яваад ер нь гэр бүлдээ тун цаг гаргаж чадахгүй байна. За анх бол би нөө хэлжсэн соёлын менежер мэргэжилтэй тэр утгаараа би одоо entertainment буюу одоо хонхны хоёр зохион байгуулдаг байсан. Тэгээд манай эхнэрийн ангийн одоо сургуулийн хонхны хоёрыг зохион байгуулаад жоохон алдаа гарсан юм аа. Амралтын газар нь жоохон хил ам даавуулаа. Тэгээд тэрний засаж одоо тайшруулах гэж ангийнхантай нүүр тулж уулзаад тэгээд ерөнхийдөө их нэртэйг танилцаад тэгэл тараалцсан да. Тэгэл тэрний дараа жилээс эхнэр мадтай хамт хонхны хоёр зохион байгуулалтаж яваад ингээд сүүлдээ хонхны хоёр ч ерөнхийдөө модноос гараад тэгэл удалгүй чинь тэгэл яг нөө ерөөлч авиачлаг монголчууд ороод ерөөлч ерөөгөл тэгэл тэрнээс хойш үндсэндээ бол одоо хонхны хоёрын ажил бизнесээс холдоод урлагийнхаа одоо найр хорин Монгол ёс заншиллыг орчин цаг руу хөрвүүлэх entertainment болгох чиглэл рүү бол орсон доо. Одоо яг тэ нөгөө ерөөл маань яагаад одоо бас жоохон сарних ба одоо мартагдах гэдэг юм хэ ахуйгаас холдцгаасан. Тэр утгаар ерөөл маань зүгээр найр дээр л ерөөдөг гэдэг нэг юм ойлголт байгаа байхгүй. Энэ бол ерөөсөн өдөр тутмын амьдралдаа хүнтэй таарсан ч ерөөж байдаг, эрдэм номонд сургуультай явж байгаа хүүхдийг ч ерөөж байдаг, залуу хүнийг ч одоо ажил бизнес нь өөдрөг бүтэмжтэй ашиг орлоготой. Одоо би бол нэг илүү хөгжүүлэхийн тулд буюу залуучууд ойлгуулахын тулд одоо дансанд нь хаан хас худалдаа хөгжлийн банкнд дах мөнгө чинь халигд цалиг гэхээр илүү ойлгодог. Тэгэхгүй нэг уламжлалаар явахаар залуучууд ойлгохгүй. Тэнгүүд одоо iPhone Pro Max 14, 15 болох болтгоо ач гэдэг юм. Орчин цаг руу эд хэрэглэлтэй би дандаа ингэж холбож яваад байгаа байхгүй. Тэгээд хотын одоо төвжирлгүүгээр ингээ хурдан төргөн сайхан ажиллаа амжуулах болтгоо ач гэдэг юм уу те. Ингэхээр хүмүүс залуучууд ойлгоод байгаа байхгүй. Энийг би бол яг анх яг өрөөгөө нөгөө нэг уламжлалаар ирэх тоохгүй байсан байхгүй залуучууд. Уцаа бараал ингээл би тэн тайзан дээр л өрөөгөөдөг. Тэнгүүт нь одоо яг орчин үеийн буюу барьж байгаа утас
Тэгээ одоо брендийнхэн тэр цүнх мөнгө юу гэдэг. Идэл чиргэлсэн юм орсон чинь нөгөө ингээд нэг тоохгүй хүмүүс чинь ингээд өөр ирэхгүй өндлцөөд хараад сонирхоод эхэлж байгаа. Тэгээ би за ерөнхийдөө орчин цаг руу н оруулах хэрэгтэй байна гэдгийг ойлгоод. Тэгэхгүй жишээл наанандаа хэтээ цаанаа чимээ хэтээ гэл тэ. Одоо сарын сайныг саатан үлээж ихээр ерөөсөө очихгүй. Шууд л өнөөдөр ажлын эхний өдөр байна, автомобилийн төвжрэл ачаалттай байна, айхтар олон юутай байна, давхцалтай байна. Амжиж танай найранд ирлээ гэж яг болсон явдал орчин цагийн өнөө цагийн амьдрал юу явагдаж байна. Энэгээрээ ирэхээр ерөнхийдөө бол очиод хүлээж аваад байгаа байхгүй. За, ерөөл маань ерөнхийдөө бол одоо өнгөрсөн одоо 3 цаг гэж зангиддаг юм байна. Өнгөрсөн цагт бол яасан нь? За хоригны тал дээр одоо аваад үзэх юм бол өнгөрсөн цагт бие биенээ таньдгүй хоёр өөр айлын хоёр өөр орчинд өссөн хоёр байсан бол өнөө цагт та хоёр маань хайр сэтгэлээрээ холбогдоод хамтын амьдралаа зохиогоод аав ээж ах トゥ садангаа өрн залаад найр хормоо хийж байна. Одоо цагт ирээдүйн цагт та хоёр маань үрээ танихгүй өнөр үрээгээ танихгүй баян хад шиг хатуу хангаа шиг баян байж хийсэн бүтээсэн ажилтай хэн хүний хайр ивэлийг хүртсэн жаргалтай сайхан хос болох болтугай. Өнөр өтгөн баян айл болох болтугай гэж юучж байгааз өнгөрсөн одоо ирээдүйд дээр зангидаад өрөнө гэсэн. За ингээ хормын хувьд бол яах нь? Тэр олон хүний сайн энерги, сайн үг олон хүн одоо бэлгээ өгнө шүү дээ. Мэдээж хурим дээр бэлгээ өгөөд миний хоёр хүү ингэж амьдраарай. Тэ ийм сайхан яваарай гэд олон настайчууд аав ээж аваг нахцуудын тэр үг маань ид шид тэр нь биелэлээ олж ерөөл болон очиж байгаа. Тэгээ хурмаа хийхийн ач холбогдол гэх юм бол олон хүний ерөөл авшиг сайн энергийг одоо шингээг авчиж байна гэсэн. Тэр нь заавал нэг хадаг барьж ингэж өрөх биш. Зүгээр л энгийн зочин хүн орж ирэл за миний хоёр найз. Өстө жаргалтай амьдраарай. Энэ маань маш том ерөөл. Ганц үг л одоо үндсэндээ бол хүний зүрх сэтгэлд хүрж амьлаж, биелэж ирээдүйд болох юмыг даллан дууддаг. Тийм учраас хурим хийсний ач холбогдол гэх юм бол олон хүний сайхан ерөөл буян тэр айлд тэр хоёр хосод тогтно. Тэр айлд мэдээж тэр хоёр чинь нэг сайхан шин байр, шин герт амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо хурим хийснийхэн тэр орой гертэн тэр олон хүний бэлэг сэлт орчин шүү дээ. Хөө энийг чи манай тэр өгсөн шүү дээ гэж бэлгээ задлаад энэ нь болохоор буян болж хурж ингэж одоо очноо. Тийм учраас хурим хийсний ач холбогдол бол сайн сайхан ерөөл бэлэгдэл тогтож олон хүний энерги шингэж аз жаргал нь одоо ингэ тэр айлд хурж үлдэн. Дээр нь одоо олон хүнийг баярлуулна. Ойр дуулзааг ах トゥ усаа уулзуулах нь шүү дээ. Хормон дээр хөгшчүүд маань бас одоо нас сүйдэр өндөр гарцсан хөгшчүүд маань яасан сайхан залуучуудтай уулзаа, яасан сайхан ах トゥ садантайгаа хол ойрын сонин сайхан зүйл ярилцаж хөөрөг зөрүүлд мэдлэлээ, минь тусаа мэдлэлцлээ, би тэгш сайн байна уу сайхан ярилцлаа. Энэ болгонд баярлна. Аамд найзууд нь ч баярлна. Миний хоёр найз жаргалтай сайхан амьдарч байна. Яасан сайхан их нэртэй болсон, яасан сайхан нөхөртэй болсон гэх хүн болгон баярлна. Дээр нь одоо ээж аав нь бас нэгдүгээр бас баярлна шүү дээ. За миний хөөний ямар ч гэж сайхан айлын одоо охинтой сууж амьдралаа олбсоо. Энэ хормыг харлаа үзлээ. Одоо бол хорогдох зүйл алгач гэх юм уу. Тийм учраас хурим найр бол маш чухал. Одоо үнэхээр залуучуудын хувьд бол одоо эдийн засгийн хувьд боломжгүй байдаг ч гэсэн ямар нэг аргаар зохицуулаад жаргалтай сайхан энэ мөчийг хадгалж Монгол ёс заншлаанд түгээн дэлгэрүүлж мөн орчин цагийн ёстойгоо сайхан хослуулад хурмаа хийгээд олон сайхан ерөөл олон хүнээс сайхан даа ялангуяа настай хүнээс бол одоо сайхан үг бэлэг дэмрэлийн үгсийг маш ихээр өөртлөх юм бол тэр настай өндөр настай хүний нас буян ишгийг бас хүртэнэ. Тэр настай хүний сайн сайхан амьдарч ажил хөдөлмөрөнд тэгшдүүрэн явсан тэр бүх зүйлийг бас тэр хоёр залуу хос маань шингээж өөрсдийн амьдралд одоо энэ авшиг болон тогтох ийм бас учиртай юм билээ.